Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Сайхан зунжиж байна уу? Сайн явж байна уу? Сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Би зорж явна нэвтрүүлэхэд ороод хамбогц сумыг зорж явна. За. Тэгээд хамбогц сум зөндөө иржсэн ирнэ. Дэмчогийн хэд дээр юусэн ирж байгаагүй. Тийм үү? Тий. Тэгээд яг их сонирхол юм байна. Тантай ингэж юм ярьж суух ийм хөв таленттай юм байлгүй. Тэгж штэ. Өмнөг аймгийн хамбогц сум чинь 15,000 га нутаг дэвсгэртэй том сум. Тэгээд зүгээр тэгтээ яг ер нь тэр дотроос хамбогц сумын гол онцлог юу вэ гэвэл одоо Монгол улсын 33% нэлээд алдартай эрт дээр үеэсэн хүн амьдарч байсан одоо нүүдэлчин малчин соёл иргэн шил энд анх бий болсон ийм нутаг орн гэж үздэг дуу түүхэнд мөнгөрсөн домогт Галбын говь гэдэг нь одоо хамгийн том хамгийн одоо түүхтэй говьуудын нэг гэж ингэж явд юм л да. Тэгээ Галбын говьтойгоо холбоотой бол Галбын уулс гэж энэ хаашаа нэг 60-70 км-ийн диаметртэй тогтсон ийм уулс байгаа юм. Маш их энергитэй, маш их эрдэс баялагтай. Одоо байгалийн их үзэгсэн төгөлдөр түүхийн дурсгалт зүйлс ихтэй. Өөрөөр хэлбэл түүхийн дурсгалт зүйлс гэдэг нь юу вэ гэвэл энд одоо 7 хэд оршин тогтнож байсан. Тэр дотроос Галбын 3 хэд гэж нэрлэгддэг 14-р жарны шороо хулган жил гэж бэлгийн тооллоор аргын тооллоор бол 1828 онд 25 настай арвж авдаг танк ирж энд одоо 2 сар шахуу шинжиж тэгээд нөгөө дэлхийд 3 хүн байх хэвээр 2 нь байгуулах чаддгаа Дэмчгийн хийд гэдэг энд байгуулах тэр шийдвэр ангаргасан тэр хийд байгуулах ёстой газар нь энэ мөн байна гэж ингэж шинжсэн ийм учиртай тэгээд арвж авдагтын байгуулсан Галбын 3 хийд энд байдаг Эрет Дэмчиг цагаан толгой гэж 3 хийд түүнээс гадна одоо 4 хийд байгаа ийм учиртай. Хамгийн анхны хийд нь манай эртний өмнөх 553 онд төрсэн Бурхан багш гэд тэр хүн Сиддхарта гэж тэр зорьсондоо хүрдэг гэд нэр өгсөн билээ тэр орон нутгийнхан. Тэгээд тэр хүн 41 наснда одоо Дэмчгийн хийдийг анхан шидийн хүчээр шигдэм үү сүмбэр хөлөө ороод анх байгуулсан. Анхны Дэмчиг гэдэг орхон тэнд заларсан. Анхны Дэмчгийн хийд гэдэг нь Бурхан багш байгуулсан. Ийм учиртай дэм гэдэг нь амгалан чог гэдэг нь бэд гэсэн үг юм байна. Тэгээд эхийг ачийг хариулах гэж одоо 33 тэнгэрийн оронд гарч маш том хайлын хийж эхийнхээ төрлийг дээшлүүлж ачийг хариулчаад сүмбэр хөлөө ороод бууж ирээд хүн ба бүх амьд бодгалуудын сэтгэлд амгалан жаргалан төрүүлдэг нэг бурхантай хийдтэй болё гэж бодож тэгэл Дэмчиг гэдэг нь дээд амгалант гэж амьд бодгалуудын сэтгэлд амгалан жаргалан төрүүлж байх. Амгалан жаргалан гэдэг юм энэ бодгалуудын сэтгэл төрөхгүй болвол эрүүл явахгүй, урт наслахгүй, сайн үйл, буйны үйл хийхгүй, одоо эрдэм номтой болохгүй юм гэж ингэж Бурхан багш номлосон юм билээ. Хоёр дахь Дэмчгийн хийдийн болохоор төвдүүд энтгэс шашин залж аваачаад танд хоёр дахь Дэмчгийн хийдийг байгуулсан. Гурав дахь Дэмчгийн хийд хаа байх вэ гэсэн номт 3 оронд л ер нь нэг байх хийдэ энтэг төвд хоёрт босчлоо. Одоо ирээдүйн холын цагт Монголд босноо. Монгол гэдэг оронд босно л гэж. Ингэж л одоо буддийн шашныхан Бурхан багшаас хамаагүй сүүлчүүдээ тэр чинь хэдэн жилийн дараа байдیں۔ Хэдэн жилийн өмнө байдیں۔ Одоо тэр Монголд босно гэж хэлээл тэгэл тэр хийд босхгүй байгаад байсан. Энтэгт боссон, төвдөд боссон Монгол орн босхгүй байгаад байсан. Одоогийн орн говийн нутаг дээр үеихээр болохоор халах тушаатан аймгийн Говь Моргонгийн хошууны урд талд тэр 3 баяны булаг чөмөгжөр цэгээ байж байхад л энэ нутгийн нэг могоо очсныг хараад л энэ Галбын гэдэг газрын могоо ирж надтай уулзах хэрэг гарт намайг танд урьж залж байна гэж хэлээл тэгэл 60 зан дуусгаад энд ирсэн учиртай энэ хамбог тайрхны урд нь байдаг чулуун хаалга гэдэг газар одоо олон тэмээ ачаатай хөсөглөж ирээл гэр майхнаа бариулаад тэр чулуун хаалгад
Тэгээд 30 хоног сууж 30 хоног морьтой давхиж яны уулыг шинжээд тэгээд галбын гурван хийдийг байгуулна үлдсэн насаа энд өнгөрөө буйны том бүтээл бүтээнэ л гэж ингэж хэлсэн хамбаг тайрхныг орой дээр нь гарсан 408 зохисоосон шинжсэн энэ 108 үзэсгэлэнтэй зохиотой 108 цагаан аваатай 108 агуйтай тэгээд маш их эрдэнсээр бүтсэн энэ уулан чөөлөнд өөрөө дан эрдэнэс энэ хавийн газар широн дан эрдэнэс юм чинг широо аваачаад одоо өөр газар асахад үлцэнгийн широо болж ойчоод олон газрын лус булаадж хооллох газар байна гэж ингэж л шинжиж хэлсэн билээ. Тэгээд тэр хамбаг тайрхны болохлоогон зэрэг одоо ногоон турган дэйлэн өмссөн цагаан тамийн өмс буйлгуй цагаан тамийн өмсөн тамины урд өхнөөс хурганы уут дүүжилсэн хурганы уутнаас аргалын хурганы толгой цохойсон тэр эмэгтэй өөрөө ногоон турган дээлтэй улаан альчуур зангидсан баруун гартаа лимб барьжулээсэн маш үзэсгэлэнтэй бүсгүй эзэнтэй уул юм ээж эзэнтэй учраас энэ уул их номхон дөлгөөхөн хоолоос ирсэн бүх хүмүүсүүд зорж ирсэн энд амьдэрсэн энд одоо аялж мөргөж одоо дээдэлж хүсэж зорж ирсэн хүмүүсүүд дандаа сайныг өгөх их хүний нинжин сэтгэлээр хандах ийм өлзий буян бүрдсэн ийм сайхан нутаг юм энэ уул өөрөө энэ Замбуу ТV хүйсэн юм байна. Хүн эхийн гэдсэнд байхад хүйсээрээ хоололдог хүнд нэг л хүйс байдаг шиг энэ Замбуу ТV чинь нэг л хүйстэй тэр хүйснээ томбогоор хар уул юм байна гэж. Тэгээ бүхэл хар гэдэг нэртэй уул юм байна. Энэ нэрээ хэлэхэд нь одоо асар их харамсаж хилэгнэж нэрэн зохиогүй. Тэгээд одоо ганцуд чуурган байгалийн бэрхшээл өвчин дахал дэлгэрэх ийм одоо юм болдсон байна. Өнөөдрөөс эхлээд та нар хамбагдж нэрлэж байгаараа энэ уулыг гэж ингэж хэлж тэгээ 1828 онд энэ уулыг бүхэл хар гэдэг нэрийг өөрчилж хамбагд гэдэг нэртэй болсон. Ийм учиртай юм байна. Энэ галбын уул бол одоо маш олон янзын эмийн ургамалтай, маш их олон янзын ан амтантай, ноён хутагт хамбаг тайрхныг тэр жир хоног шинжчээд хэлсэн анхных нь үгийг алтан гэрлийн дугуй гэж одоо хамбагдвал яг наан яролд байгаа тэр сайхан цэлгээд дугуйд 3 хоног алтан гэрэл судраа тэр дугуйд хураад тэгээд тэндээ наадмаа хийж бөхөн барилдуулж морио оруулдуулж морион цололдог сур шагаагаа харавдаг ийм учиртай л дээ. Тэгээд тэр алтан гэрлийн дугуйд одоо энэ хавийн бүх хүмүүсүүд цуглуулад тэгээ хэлсэн юу гэсэн бэ гэхлээрэ за хүний чидээс илүү газрын чид нь ноёлсон газар байна. Хүн шидтэй төрхийн хэрэг байхгүй энэ гэр ороод ирээл шидийг олж болно. Газрын хөрсөн дээр байхгүй эмийг ургамалгүй бүх эмийн ургамал энд байна. Газрын хөрсөн дөрөөсөн байхгүй эрдэнэсгүй бүх эрдэнэс энд байна. Үнэхээр юм баян тансаг нутаг гэж. Ингэж хэлж байсан. Тэгээд ийм л их эрдэнэсийн орон үзэгсэнтэй газруудаас гадна аргал янгэр хулан харсуулт гээд одоо дэлхийн улаан намд орсон нэгдсэн үндэсний байгууллагын мэдэлд очсон энэ гайхамшигтай дөрвөн хавар ан амтай энд байж байдаг. Ус сүү хоёр холиод дээш нь хаяад бусаад ирэхэд нь ямлаа гэдэг судраа уншаад ялгаж байсан. Савнд ус хийж хаяад бууж ирэхэд нь ямлаа судраа уншаад хүмүүс амсуулахад арих болж байсан. Арих хаяад буулгаж ирээд амсуулахад ус болгож байсан. Гэх мэтчлэнгийн олон сайхан домгийг энэ хамбагдын ард түмэн ярьдсан байна лээ. Эцэг өвгөд маань ярьсаар ирсэн. Их суурийн тавьж энэ хийдэ сэргийн академи 23 жил зүтгэлээ. Тэгээд 2011 онд тэр энэ хаашаа 10 метртэй 18 метртэй энэ 3 давхар цагаан дуган баригдаж. Тэгээд дотор нь 4 метрийн өндөртэй манай дэлхий дээр байгаа хамгийн том дэмжиг өрхөн гэдэг энэ дэмжиг өрхөн
одоо алтаар шарж бүтээгдэж залагдсан анлээ. Тэгээд яг ер нь бол үеийн үед үрийн үрд энэ нутаг орныхан энэ уул усаа дахиж шүтэж дээдэлж ирдэг өөрийн үндсэн таглагтай 3 хоногийн өмнө алтан гэрэл судар уншиж байж буян ишгийн хамгийн том судрыг 3 хоног хурж байж тэгээд дөрвөн талд нь гарт ном хурж бай тагдаг бас нэлээд онцлогтой. Өнөөдөр өмнө говийн хэмжээний аймгийн хэмжээний таглагтай уулсан аймаг маань одоо хөрөнгө төсөв гаргаж сум орныхан бас санди манди өргөж ингэж жил болгон тагдаг ийм учиртай сайхан уул. Тэгээд одоо өнөөдрийн Хамбогдод бол үнэхээр их сайхан бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Зүгээр Ахмад хүний хувьд энд насаараа одоо эхээс хүй тасарсан цагаас өнөөдрийг хөтлөө нутагтаа амьдэрсэн хүний хувьд би нэг зүйлийг л айхтар их бодж явдаг. Монголын төр гүйцэтгэх засаглалын байгууллагууд Монголын хөрөнгийг шийддэг одоо Монгол улсын их хурл ч юм уу санхүү эдийн засгийн байнгын хороо ч юм уу сангийн яам ч юм уу гол анхаарах зүйл бол ерөөсө Хамбогд сумаас Мандаа сумыг дариулаад Улзит сумаар дамжуулаад дунд говийн замтай нийлдэг шулуун замл хэрэгтэй байна. Хамбогд сумд. Миний энэ ярилцлагыг заавал нийтлээсэй гэж ингэж би бодож байна. Яагаад би энийг хэлж байгааг бол энэ бол зөвхөн Хамбогдын зам биш. Говийг зорьсон бүх Монгол хүний зам байна. Эрүүл аюулгүй зорч хамгийн одоо эдийн засагтлаас хэмнэлттэй 200 гаруй километр хэмнсэн төрлөх нийслэлтэйгээ Хамбогд хотыг холбосон ийм зам байх. Өнөөдрийн бидний явж байгаа зам бол 770 км явж маш их тойрч нүүрсний 100 гаруй км замаар зориултын бус замаар маш их осол аваар өхөл хагасл дундуур явж байж бид өнөөдөр их бензин зарцуулж их шатхуун үрж их өхөл хагасл туулж байж бид энэ замаар нэг хот орох юм болдог. Тэгтэн зэрэг энэ зам бол 575 км гэж намайг сургуулийн хүүхэд байхад Улаанбаатар 575 гээд модон дор бичсэн тийм байз сумын зүүн хойно байдаг байсан. Хот руу явдаг шорон замдаар. Яг ер нь Мандатай холбоход бол нэг 100 хүртээгүйтэй километр зам шүү дээ. Цаашаа нэг 200 хүртээгүйтэй километр зам тавиад л болчих. Аялал жуулчлалын, эдийн засгийн, геологи уур хаан, бүх төрлийн тээврийн ийм зам байна гэдэг би энэ өсөлтийг одоо энэ түүхийн ард оруулж өгмөр байна. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Сайхан. Намаг болохоор бат өргөл хийдэг, гэрэл зурагч, уран бүтээлч хийж явдаг. Тэгээд өнөөдөр болохоор Хамбогд сумын хараа малчин иргэдтэй зорж явж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл танахыг зорж явж байгаа юм. Би өнөө гоё Хамбогд сум хоёрдуургийн малчин утсан гэлээ утхан баригд. Хамгийн алдартай яач. Энэ жил зунжтай сайхан. Хавар эрт ногоо доо сайхан байна. Энэ жил наадмаар юу болов? Наадам ямар байна? Энэ жил бисгүүдөө сайхан атсан. Хоёр төрөлтэй сайхан. Гадаа бүр амар халуун шүү дээ. Гадаа халуун. Анчаа чаас сайхан. Арай ч өнөөдөр арай нэг хамтай л. Хамтай нэ. Өчтөр жоохон бороо орсон. Уржидэр нэг аягийн цахилгаантай бороо орж. Тэгээ нэг зургсан бороо орсон. 70 задах дээр үер буучих шиг байсан уу? Тийм мэд яваад тахш. Аймаг өрөөд бас бороо орсон зургтай л байсан. Нүүдэлж авах бай. Тий нүүдэлж авах үтэй зориод. Одоо гомороо яад ингэ тэгэл 5 төрлийн мал 5 ушаа мал дээр. Яг 5 ушаа малтай байгаа юу тий? Ооч. Нөгөө хоёроос ингэ гом тавьчаад байж байгаа. Харин тий. Гоё юм байна. Өмнө говьт айраг уuna гэхлээр. Гоё доо. Тий? Манай яг дунд говьд бол бас айраг байгаа шүү дээ. Дунд говьд бас хаад зуйдаг байлгүй. Гэтэл зүүн тий? Өмнө говьд талтай. Тий. Одоо сүүлийн цаг сайхан юу болоод
цагаан сайхан тусч үйдэг бол сайхан байна гэж байна. Би ч сайн мэдэхгүй. Гэхдээ яг одоо адууны зүсийг чийдэл сурах гэж байгаа юм. Би ч юм болохоор ер нь бол хөдөө орон нутагт яг өсөөгөн одоо юу гэдэг 3 үеэр хотод амьдарч байгаа манайх. Тэгэхээр хидхүү дээр ингэж малаа малж जैन. За манай аав бол дуусаа тоолдгүй юм гэж байна. Би ч дамбуулал тавуулаа. Гөрөө хөдлөө. Амбал тоолно. 10 дугаар энд гэсээд лорог болцсон таасан да. Тэгээ зав дээр болж байгаа. Жааран зэрэг байлгал тустай гарсан. За би Дорноговь аймаг Хатанбулаг сумынхаа. Тэгээ эхээс 15 бол айлын 11 дэх хүүхэд. Тэгээ ямар ч энэ Амбагдад ирж байж байгаа л энэ хүнтэй танилцаад айл гэрүүлсэн. Одоо энэ овын 8 сард. Дундх нь болохоор 9 настай. Том нь одоо 20 гарчаал гэж. Одоо мэдээж галбын гой улаан тэмээ гэдэг гэж ах шиг байна тий. Тэгээ галбын гой улаан. Тэгээ улаан тэмээ. Ер нь яаж малд юм бэ тий тэмээг. Тэр одоо жилийн дөрөв бол онлогоотой шүү дээ. Зон цагтаа бол яг ворооноо гэхүүтэй гайгүй бодхон баравч бол бас гайгүй. Уул тэгэл цас юу бол байнга усны байнга цаагуур наагаар эргүүл тойрол ус цас. Чи одоо хангаа биш болохоор говч бас ус садсан шүү дээ. Ус бол хуурдалтай шүү дээ. Ус усны аа. Голтой байсан. Тэр чинь бол цоны цагт бол өдөр болгосон дээр боош. Уул нэг 2 онжоо 2 онжоо бол усан даяар гайгүй. Ходог одоо энэс хэр ойрхон байна? Манай ус одоо эндээс 4 км онтой л да 4 5 цутаа. Ус одоо энтхийн ус ерөнхийдөө хэр хатуулга чанар нь хэр байна? Чанар манай энд гайваа. Тэр ингээд хатуулж байгаа хоцортой л гэж ирдэ шүү дээ. Энд ус усыг Тайд болохоор ундныхаа усыг бол зүгээр тэнцэнээс шууд буулгасаал удагнаасаа л авчиж байгаа тийм. Тэгээ өөр нэг асуух гэдэг юм нь болохоор одоо мэдээж хамбогд сум маань одоо юу гэдэг уул уурхай оюутлахаа төсөн одоо уул уурхайгаас 99% бараг шууд хамаардаг шүү. Тэгэхээр хамбогд сумын уугуулууд одоо юу гэдэг хөдөө хамбогдын ойролцоо байгаа малчин ард иргэд маань бас уул уурхайд орох ер нь компанид ажилд орох нь их шүү дээ. Тэгээд ер нь та нар болохоор яг ингээд энэ мал аж ах уу, бэлчээрийн мал аж ахуйгаа ингэж авч өв соёо штэ энэ чинь Монгол хүний. Тэгэхээр энэ хоёрын ялгаач нь юм өөр байгаад байгаа болохоор ер нь ягаад малж авч үлдээ, маллъя гэж бодож байгаа. Одоо өөрөө чинь 3 хүүхэд тэгээд цаашд ирээдүйд бас дахиад маллах уу. Мал болох яхаа ээж аваасаа өвөлж ирсэн малыг одоо өөрөө зөрөөд дуудаагаар малчин болно гэж зөрөө гарч ирсэн юм байна. Ань зорсон зэрэг одоо ингээд өрөөд явж байгаа. Маллал явж одоо ямарчсан тэгэл цаг гайгүй маллал байгаа юм да. Ингээд бол цаг л одоо манай горч цаг л сайхан байвал Монгол сайхан заргаал шүү дээ. Цагийн өцөд бас хацуу юм бол өвөстэжээлгэл бас нэлээ явдал ажиж одоо малтай болдсон ш манай говь нутагт бол сайхан зунтаа зулгаад авах юм бол төсч тэгэл болчоо нөрө жалгаа шүү дээ. Манай нэг байсан төлөөд боожуулаад авчихсан. Манай нутгийн онцлог сайхан л да. Цагаалж хэсэр сайхан нутагтай. Урд талд нэг сайхан төлгийн талга манай уцнаас авшиг сайхан үндий. Сайхан тал алдартай тал байдаг. Манай Амбогд сум чи ер нь галбын гой нутаг шүү дээ. Бас сайхан тэмээн орон болсон нутаг. Тэгээд юу одоо энэ газар нутаг дээр хуучны домог аман яриа ер нь байна уу? Одоо жишээ нь хуучны өгчүүд юу гэж ярьдаг байсан, сургаалаа айлдахдаа юу гэж ярьдаг байсан.
Малыг л одоо бол бэлчээр үг нь ус бэлчээрийн сан харж л нүүж өгөх манай ээж аав. Готор нүүс дотор нүүдлийг тань цагийн бодлоо харж хаашаа амтлах. Өөс сургамал ямар байна. Хэрэг үдэг л манай ээж аав зөв зааж өгч байгаа. Тэгэхээр одоо нөгөө хуучны бас нэг юм монголчууд ч цаг хугацаа гэдэг юм ер нь бол байхгүй шүү дээ Монгол хүнд. Цаг хугацаагүй гэдэг маань одоо юу гэдэг байгалийнхаа цагаараа амьдэрдэг гэсэн утгыг хэлж байгаа. Өдөр тутамдаа бол яхаа гарч тэр өдөр нар халах нь өглөө усаад яхаа нар ямар хоорох нь халахаар шинжтэй нөө гайгүй ах нь гэдэг нь мараараа нэг харж байна. Манай дээр хуур хаашаа харж явж байна. Одоо эцэг мал ер нь хаашаа харж явж байна. Тэр зөвхт бас нэг аал юу цаг сайжрах юу гэж ярьж байдаг манай хүчил. Монгол хүн болгон өөрсдөө хиймортой гэж үздэг шүү дээ, тий. Морьтой явандаа морь хиймор гэж үзнэ. Эсвэл ногоомор хөлгөлж байна гэл, тий. Тэгээ өөрөө бас уяач хүн тэгээд энэ ер нь морь одоо энэ морь гэдэг юмыг адуу, тий. Адуутай ер нь яаж ингэж холбогдож байна? Юугаараа ингэж холбогдож морь уух болж байгаа юм? Адуугүй болж байгаа юм. Энэ авч морь адуу манай тэр адуутай л аавар бас манай авч сумаалттай байж юм бэ тий. Яа яванд яаж удаагаж ханараагаан даагаж аваад мөр адуу тавтаад өгсөн. Бага самар унжсан болохоор адуунаас салшгүй. 15 оноос хойш чи өөрөө бие хатаж байсан. Мөрийг. Тэгээд 10 жилдээ мөр хийж байна. 10 жил мөр хийжлээ. Дээдсээс овгдээсээс ер нь өвлөө залгаад ирсэн. Тэгээд бас л цосонд нь байт юм л да. Өөр өнөө дөө одооны Монголын морьтой одоо толбогдох. Одоо надад бол ингэж санагддаг байхгүй. Одоо ингээ хурдан морьдын барайн дээр ингээд үзээд зогсож байхад болохоор ингээ хүүхдүүд гин голоод ороод ирэхлээр би ч үдээ 3 ярээ ингэсэн хэрнээ ингээ дотор ингээ огшоод идэг байхгүй. Бараг хөдөлжөнд ингээ нулимс гарах гадлаг сонирхны юм. Тэгэхээр ингээ энэ бол цуснд байгаа юм. Тэ? Тэгээд одоо ус тэгээд өөрөө айраг төрүүлэх бас агаас төрүүлээд тусал сэтгэл өөрөө л устдаг шүү. Бас агаас зорсон юмд очоод зорсон нааданда ганц нэг мөр харагдуулах ус аах шүү. Зуны цагт тэмээгээс авдаг айл танахаас үл байхгүй юм биш үү? Миний хавьд. Энэ хавьдаа бол бас цөмөр хасаад. Өөр тамбагдаас орох шууд цаас шүү дээ. Одих үү те. Тийм ээ бол арай тийм ээ бол гүнзгийрээд ирэхээр ор талын хоёр сойлтой шүү дээ. Тэгэхээр энэ жилийн цаг сайхан дээ. Жил болгон босдог. Цаг гайг бол энэ утгаар өрөвчтэй тийм ээ. Сойлээд ингээс аваа сургаад сойлон сургахаан сургаад саа сургадаг. Одоо энэ чинь бол юу шүү дээ. 100 цаг 100 болохоор ингэж байгаа байхгүй. 100 цаг ногоо залуудаа тийм ээ жоохон таргатаад ирэхээр ингээд саа ногоон цадаад саа чад юу баасан цадгаараад ингээд саа цадгаарч үт. Өвөл бол яаш дээ. Өвөл намраа 11 сар гээл жоохон юу шүү дээ. Баасан жоохон өтгөрөөл 10 сараас 10 сар ордоос хойш баасан жоохон төрөл. Одоо бол цааг ингээд ногоотой юм ногоо таа нүмэл юу идэт яхаа говьд тэгээд баасан цадгаараад ирдэг. Яг нэг 5 шуу малтай болохоор одоо зарим малчин айлууд болохоор яг 5 хошуу малтайгаа бас байх нь ховор байдаг шүү дээ тий. Одоо хангаа газар шиг юм уу тий. Тэгэхээр яг өмнө бол 5 хошуу малтай байхлаараа мэдээж илүү ажил цаг нартаа оролцдог уу. Ямар хөө гэдэм яг одоо зөв онцлог гэж ярих юм бол нэг 5 төрлийн малтай бол тэгэл тал бүрээ тийшээ ажил тэгэл нэг одоргоо нэг тэмэрэг аарна гэж өхөр малтай бол тойрол. Цагийн сайхан бол цагийн хэцүүд бол бас яг өөр их ажилтай шүү. Өдрийн өдөр явс өглөө нартаа оролдод оройн харж аргатай л явуулсан. Явсаар гал ажил төрөлсөн гэл энэ амт өдөр амтч нэг цаг нартаа оролдож байгаа л таардаг шүү дээ. Тэгэл говь нутагч хэцүү усны орон тэгэл
ус бэлчээр гэл цаг цагийн бороо цаг сайхан бол бороо онгортой ус гайгаа нуун устай бол сантай. Надаа нэг тийм байд юм аа, нэг юм говьд ирэхлээр нэг юм зарим хүмүүс бол уйтгартай гэж хэлнэ те. Тэгтээ нөгөө говийн мөн чанар нь одоо яг юм халуунд тэгэл юм бөхчм тэгсэн ирнэ юм. Тэгээл нэг зэрэглээтэй л те. Юу ч алс хязгаар юу ч баригдахгүй тэр нэг юм цэлгэр уудам яг юм Монгол хүний нэг юм ууж ус сэтгэл гэдэг ч юм уу те юмыг ойлгох. Тиймэрхүү яг нэг юм говьоос нэг тийм гоё таашаал мэдрэмж авдаг. Ямар их хүний сэтгэл өөрөө ямар агуу юм бэ гэж хэлж болохоор нэг талаас нэг бясалгалж хийж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжүүдийг төрүүлдэг гэх юм уу говьд. Тэгээд мэдээж хоёр бүхтэй тэмээгээ бас онцлохгүй болохгүй тий. Ер нь бол говийн ганц бэлэг тэмдэг маань ер нь бол хоёр бүхтэй тэмээ байгаа шүү. Тэгээд зөвхөн бас Монголд байгаа тий гэж тайлбарлахаар. Энэ талаасаа бас бахархан тэгээд одоо юу гэдгийг гадны жуулчд бас говийг говьд очих юмсан л гэж ярьдаг тийм. Тэгээд говийн мэдэрчээл эрдэнэ явд буцдаг. Тэгэхээр нэг юм говь маань өөрөө нэг айгүй сүнслэг тийм орон зайлах газар гэж хэлж болохоор